За сайн мэцхан манайхаа бүгдээрэнд нэмэлт мэдээ хүргэе. Энэ бичлэг маань ямар бичлэг байх вэ гэхлээр би өөртөө тохиолдож исэн гаж донтой хүмүүсийн үйл явдлуудыг тий одоо надад ямар нэгэн байдлаар тохиолдсон эсвэл миний ойр тойрныхон тохиолдсон ч юм уу миний мэддэг тийм гаж донтой тохиолдлуудыг би та нарт ярьж өгөх болно. Яагаад ярьж өгч байгаа вэ гэхээр миний бичлэгийг ихэвчлэн охтууд үздэг. Ялангуяа жоохон охтууд үздэг. Гар салгалаад ялангуяа жоох охтууд үздэг. Надтай хөвчлэн үе тэнгийн охтууд үздэг гэж би боддог хгүй яг тийм баттай гэж хэлж болж чадахгүй. Гэтэ ер нь аль тийм баг. Тэгээ тэр охтуудтай хэлэхэд нэг иймэрхүү хүмүүс байдаг шүү. Ингиж сэргийлээрээ гэдэг ч юм уу те. Ингиж сэргийл хэрэгтэй ч юм уу. Нэг тиймэрхүү бичлэг оруулах гээд одоо энд ингэ сууж байна. Бомброш тэрчи. Нэг би өмнөх бичлэг дээрээ хайрын асуудлууд гэдэг бичлэг оруулсан. Тэгээд тэрэн дээр айгүй олон хүмүүс ер нь бол айгүй дуртай байлээ. Надад өдөрт 20-30 гаруй хайрын асуудлууд ирж байгаа. Тэгээд тэрэн дээр энэ бичлэгэн дээрээ хэлэхгүй болохгүй байна. Яасан гэсэн чинь би хувь чадвар ерөөсөө зөвлөгөө өгөхгүй. Яагаад гэвэл би тийм мэрэгжлийн зөвлөгч бол биш. Би зүгээр яг бичлэгэн дээрээ зориулж хүмүүсийн хайрын асуудлуудыг аваад ярьж өгөөд нэг ингэж хийх юм болов гэж ботсон өөрийнхөө зөвлөгөө хэлж байгаа. Түүнээс биш яг миний зөвлөгөө 100% баттай. Би бол мэрэгжлийн сэтгэл зүйч мөчтэй. Тиймэрхүү юм биш. Би зүгээр л 10 жилийн ангийн сурагч. Та нар харж байгаагаар ингээд би форумтойгоо ингээд сууж байна. Энийг sorry би хайжилчихсан шүү. Гэхдээ би ингээд сэмэрсэн байгааг яндалчин тийм болгоо энийг бити таагаарай. Бас дээрэс нь миний ус буурсгар болсныг та нар харж байгаах. Би өсөнтэй хийм бэлгүүлсэн. Тэгээд өглөө болго үсээ эндүүддэг. Миний ус чинь шув шулуун 8 налчхар урт гинэ 8 налчхар шув шулуун өстэй болохоор өглөө болго эндүүдэх надад айгу төвхтэй байсан учраас би ингээд рийлгинэ. Би ингээд хийм бэлгүүлсэн. Нэг хийм маа надад ер нь бол айгу таалагдж байгаа. Гэтэ намайг юм буржур өстэй байхыг харж байгаагүй болохоор жооцгүй харагдаж магадгүй. Гэтэл битгий муухай комент бичээрэй. Та нарын бичиж байгаа комментүүд би бүгдийг нь уншдаг шүү. Миний тухай бичих юм бол би бас өөр дээрээ жоохон тусгаж авчих гэдэг талтай. Одоо тэгээ бичсэн ч яагаад вэ? За би тусгаал байжээ. Хоёрдугаарт одоо хайрын асуудлуудаа мессеж реквестээр би аваад байгаа Instagram руугаа. Тэгээ ер нь бол миний Facebook дээр TikTok дээр ирж байгаа. Гэтэ яг мессеж реквест руу ирэхээр реквестийг ингээд доош нь гүйлгээ чатыг унших гэхээр дээшээ гүйчээд гацаад ерөөсөө болохгүй байсан. Надад нийт 400 ширхэг мессеж реквест ирсэн байсан. Яг миний уншаагүй 400 ширхэг байсан. Тэгээ тэдний ингээд харин доошоо гүйлгэн гэхээр ингээд боломжгүй болчиход байгаа. Та нар тэгээ ер нь яг яавал зүгээр вэ? Юу гэж бодож ийн комент хэсэг дээр бас үлдээгээрэй. Яг миний бодлоор MJL радио гэд байдаг штэ яг хүмүүс бас түүхээ бичээ тэрийг нь уншиж өгдөг. Тэрэн дээр болохоор яг Facebook дээр ингээ групп байдгийн. Тэгээ тэр групп дээр нь хүмүүс ороод ингээ түүхээ ингээ бичин мэдээж нэр мөрөө нууцлах бүрэн боломжтой. Нууцлахын дараа л нууцлагдчих штэ. Тэгээд пост оруулаад тэгээд харин түүх харин асуудал гэж тусдаа ингээ бичих юм бол надад бас уншихад бас илүү амар болох юм байна гэж би ботсон. Тэгээ бас яаралтай зөвлөгөө хүсэж байгаа хүн байх юм бол тэр постныхын доор комент дээр өөр уншиж байгаа хүмүүсээс зөвлөгөө бичиж болно штэ. Нэг тэгж би бас ботсон. Та нар бас юу гэж бодож ийн тэр тухай комент хэсгээр бичээрэй. За одоо хэдүүлээ бичлэгтээ орцгоё. За ингээд амар хар бараан түүхүүд эхэлнэ. Яасан гэсэн чинь би ер нь бол ингээд юмд айгу өртөмтгий хүн байхгүй юу? Нэг тийм ягаад ч хүмүүсийн хараанд нэг амар өртчүүд байдаг гэх юм уу нэг болох бүтгүй хүмүүсийн хараанд айгу өртчүүд байдаг төрлийн хүн байхгүй юу? Багасаа л ер нь тийм байсан. Яасан бэ гэсэн чинь би ингээд багада та нар харж байгаагаар би одоо ингээд байшин амьдардаг, би гэр оролт амьдардаг. Гэтэ би тэрнээсээ ерөөсөө ичдэггүй шүү guys. Та нар угаасаа намайг мэдж байгаа шүү дээ. Би ингээд тэрнээсээ ерөөсөө ичдэггүй шүү. Би ингээд багада орой байх хүүхдүүдтэй хамт ингээл тоглолдог байсан байхгүй юу? Тэгээд манайхтай ойрхон нэг найзында бид нар бөөндөө ирээ тоглолдог байсан эрэгтэй эмэгтэй бүгдээрээ би ч одоо 5 аван л настай байсан баг. Тэгээд тоглож байваа. Цагтаа болгож тоглож байсан байхгүй юу? Яг нэг тийм дөрвөлжин хашаа шиг юм ингээ бартан цаг дөрвөлжин ингээ тогтооцсон. Тэгээд 2 цагтаа нь хулгайч авчирна. Тэгээд үүдэнд нэг тийм security хаалга ингээ барьдаг нэг хүнтэй заяа. Тэгээ тэр нь болохоор хулгайчийг гаргахгүй ингээ барьж явах үүрэгтэй. Нэг тийм байсан байхгүй. Тэгээ хідэн хулгайчтай. Тэгээ хулгайчийг барьж авч хийгээл би ингээл хаалгыг барайл. Нэг бол ингээл би цагтаа бол нэг бол би хулгайч бол тийг тийм ээлжиж тоглодог. Тийм тоглоом бид нар тоглож ийсэн. Тэгээд би нэг удаа ингээ нэг тийм хаалгач нь болохгүй юу. Тэгээд нэг хүүхдийг нэг хулгайч хүүхдийг те ингээд тоглож байгаа хулгайч хүүхдийг оруулаад тавиад тэгээ надгаас таалтаж болохгүй шиг би тэгэл алдахгүй гэж тэгж жагаад би хулгайч хүүхдээ ингээ хувилдаад би одоо ингээ чамайг санаандгүй ингээ гаргацсан юм шиг чи ингээ зүхтаараа заяа би ингээ чамайг гаргая маргая гэл ингээ тоглож ийсэн. Тэгсэн чинь
Тэр хүүхэд бол надаас ах байсан юм. Эрэгтэй хүүхэд байсан. Ах байсан гэхээс нэг 2 моёр насаар л ах байсан баг. 7 болоотой 7 8 тэл байсан гэсэн үг заяа. Тэгж яагаад ингээд байжсэн чинь миний биеинд ингээд хүрсэн заяа. Яаж хэлэх юм болоо? Бүр ингээд миний ингээд хувцсан дотор оруулаад ингээд миний биеинд хүрсэн заяа. Тэр хүүхэд. Тэгээ би ингээд яг яхаа мэдгүй би 5 настай. Би 5 6 настай те. Би ингээ яг яхаа мэдгүй ямар ч чинь болохгүй юм гэдгийг мэдж байгаа. Миний биеинд ингээ өөр хүн хүрэх ёсгүй гэдгийг би мэдж байгаа. Гэтэ яг ямар арга хэмжээ авах ёстойгоо би мэддэггүй. Тэгээд ингээд би ингээ мандаа юу ч хэлээгүй ягаачгүй би ингээд гарын ингээ ахуулчаад тэгээд тэр тоглоомоо дуусгачаад яг тэр хулгайчтай тулгаачаа би ингээ цогтуулчаад те. Тэгээд би орлоо гэд би ингээ гэрлөөгөө ороод тэгээд би ороод ээжтэй хэлсэн. Тэгээ манай ээж дахиж тэр хүүхдүүдтэй хамт бити тоглоорой гэд намайг тэгээ би заа гэд. Тэрнээс хойш би ингээ ойр авийнхаа хүүхдүүдтэй огт тоглохоо байсан. Сар марын дараа хэдэн хоногийн дараа ч юм уу тэгээ манай хамаатны ах намайг аваад явж исэн байхгүй юу? Нэг айлаас гэрлэл хүргэжсэн бах намайг аваад явж исэн. Тэгсэн чинь тэр хүүхэд нөгөө нэг эрэгтэй хүүхэд чинь ахтайгаа явж исэн. Тэгж чинь тэр ах нь манай хамаатны ахыг таньдаг байж таарад тэр хоёр ингээ юм хүм ярьж зогсож байгаа байхгүй юу тань юм уу те. Тэгсэн чинь нөгөө нэг банд чинь ахыгаа ингэснэ хөөй нөгөө охин чи энэ гэд над руу зааж исэн заяа. Ингээ тэр хүүхдээ сайгаад ахагийн ард ингээд нуугдчихсэн. Заяа би ингээ тэрийг ерөөсөө мартдаггүй байхгүй юу. Тэр бол миний амьдралын хамгийн анхны тийм муухай үйл явдал байсан заяа. Тэрнээс хойшоо би ингээд ер нь ингээ эрэгтэй хүнээс ингээ айдаг болж байгаа байхгүй юу. Болохгүй гэдгийг би мэдж байгаа. Тэгээ тийм мэдсэн. Тэгээ ээж тэлсэн чинь манай ээж арга хэмжээ аваагүй. Манай ээж бас яг тэр үед яхаа мэдгүй лсэн багтаа би ингээ жоохон нөгөөхтөн жоохон тэгэл юугаа мэдгүй тоглосон байх л гэж бодсон байгаа хгүй манай ээж. Тэгсэн яг өндөө тийм байгаагүй хүн болгоны ар гэрийн хүмүүжлэн ижлэхэн байгаагүй. Би одоо нэг иймэрхүү юм болж исэн гэчээ сүүлд нь ингэж шийдэх ёстой байсан юм болов уу гэж бодсон шийдлээ хэлээ заяа. Яг миний зүгээс бол угаасаа хийж чадах юм бол байгаагүй. Ягаад гэвэл би жоохон шийдэл нь болохоор яг манай ээж уурлах хэрэгтэй байсан байх гэж би бодож байгаа байхгүй. Манай ээж ингээ тэр хүүхдээр очиж чи яг яаж байгаа юм бэ? Чи ингэж байгаа юм уу, тэгж байгаа юм уу? Чи ингэж болохгүй гэдгийг тэр хүүхэдтэй уулзаад эсвэл тэр хүүхдийн аав ээжтэй те уулзаад тэгж хэлэх ёстой байсан. Тэглээгээд мэдээж тэр хүүхэд өөрийгөө засахгүй л ах. Тэглээгээд ар гэрийн хүмүүжил нь өөрчлөгдөхгүй л ах. Аав ээж нь тэр хүүхд рүү уурлна. Тэгэл ах. Гэхдээ энэ талаас бодох юм бол намайг өмөрөх хүн байгаа юм байна. Намайг ингээд надад элдв бус юм боллоо гэж бодоход намайг ингээ өмөрч хамгаалах ийм хүн байгаа юм байна гэж би ингээ дотроо тайвшрах байсан байхгүй юу. Тэгэх юм бол би ингээ дараа нь тэр хүүхдэд таарахтаа те би ингээ нүүр бардан байхгүй юу. Тэгсэн мэт би тэгээд чамайг ээжтэй хэлчих шүү гэд би нэг тийм нүүр бардан байх байсан байхгүй юу. Хүүхдэн дээрлэхүүлээд байна, дүүн дээрлэхүүлээд байна гэхээр ах эгч нар ээж аав нар юу хийх юм мэддэггүй шүү дээ. Энийг бас ямар нэгэн байдлаар том хүн хажууд нь сонсч байвал заяа. Ирээдүйд юу ч болж магадгүй штэ. Тэгээ ингээд ямар нэг юм болоод ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байлаа гэж ботход зүгээр л тэр хүүхдийг өмөрөх хэрэгтэй. Заавал нэг тийм үр дүн гаргах гадах шаардлагагүй штэ. Заавал тэр хүүхд дээрлэхэд байх гэхэд тэр хүүхдийг дээрлэхүүлэх нь болиулж угаасаа чадахгүй гэдгийг мэдж байгаа. Байн хажууд нь байгаад чадахгүй юм чи мэдж байгаа. Тэр хүүхдийг болиулж чадахгүй. Гэтэ тийм дүүгээ хүүхдээ те хамгаалах хэрэгтэй байхгүй юу? Чи ингэх ёсгүй шүү. Чи тэгэх ёстой шүү. Энд чинь миний хүүхд ингэж орлох ёсгүй. Энд чинь миний дүү гэх ёсгүй гэдгийг мэдрүүлэх ёстой байхгүй юу? Тэгжиж нөгөө нэг хамгаалуулж байгаа хүүхдэд нь дараа дээрлэхүүлсэн ч гэсэндээ намайг ингээ өмөрч хамгаалах хүнтэй би чамайг ээжтэй хэлээ шүү. Би чамайг хичтэй хэлээ шүү. Намайг ингээд өмөрч хамгаалах нэг юм хамгаалагдсан мэдрэмж авахгүй. Тэр мэдрэмж нь айгүй чухал. Тэгжиж тэр хүүхэд цаашдаа ядчил өөртөө жоохон ч гэсэн ихтэй байхгүй юу? Ихэвчлэн том хүмүүс яг дүүн дээрлэхүүлээд байна, хүүхдэн дээрлэхүүлээд ингэнгүүт яг юу хийх юм мэддэггүй. Нөгөө хүүхд рүүгээ л уурлаад идэг шүү дээ. Одоо ингээд нэг охин би ингээд намайг ингээд танихгүй хүн оролцсон аа, ингээд танихгүй хүн дагаж явсан гэнгүүтэн дээр хүүхд рүүгээ чи ийм хувцас өмссөн биз дээ. Чи ингэж ингэхгүй. Чи богихон хувцас өмссөн байна. Чи орой өч явсан байна гэд хүүхд рүүгээ оролдог. Яг үнтэй үгүй шүү дээ. Тэр хүүхэд шалтан явсан байлаа ч гэсэндээ хүн тэгэж гар хурж те харж тэгэж хурж таалах ёсгүй байхгүй юу? Уг нь бол тэгэх ёстой гэсэн дүрм журам байхгүй юу? Дараагийнх нь болохоор карантин үе. Карантины үед угаасаа сошиал ингээд ирчээ авсан штэ. Би ч гэсэн тэр журмаараа ингээд эрчимтэй байгаад танихгүй олон хүмүүстэй фэйсбүүкээр найзууд тэгэл фэйсбүүкийн мессеж реквест амар олон юм ирдэг. Тиймэрхүү байлаа. Тэгж яхад амар олон гаж дантай хүмүүс эснийг би бүр амар санаж байна. Одоо хүртэл гэхдээ тиймэрхүү хүмүүс байдаг л ах. Ингээл амар
эвгүй чат хүчээл гэснэ ингээл эвгүй зураг мургаа явуулаад те нэг тиймэрхүү юмнууд одоо хүртэл байдаг байх гэж би бодож байна. Гэтэ одоо бол надад бол ирдэггүй. Тэгээ би тэр явдлуудаас ингээ нэгийг нь яриа заяа. Яасан гэсэн чинь би ингээ Facebook тэрэ мэдээ зураг мургаа оруулж байгаа штэ. Тэгсэн чинь нэг ах ингээ над руу чат хүчээд өө сайн уу мань уу гэл тэгэхгүй би ингээ сайн уу гэж чатмад хариулсан. Би хариулах нь буруу болсон л та. Хариулсан. Тэгсэн чинь би ингээд тийм зураг авдаг тийм юу гэдгүүлээ нэг тийм мэрэгжлийн зураг авдаг хүн байгаамаа. Чи ингээд бараг л миний модель болох уу ухааны юм ярьж байна. Тэгээ би ингээд би мэдгүй штэ. Тэгээ ингээд тийм ямар зураг дардсан яадгийн идэх ингээд би ингээд сонирхсан байхгүй юу. Тэгсэн чинь хүний ингээд юу нүцгэн зураг дарддаг мартдаг гэд. Тэгээ би ингээд өстө тийм байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь тэрнийхэн дараа чи ингээд надтай уулзчаачтай би ингээд чамд тэдэнд өргөг юм үгүй гэд. Тэгээ ингээд за ёстой тийм байхгүй гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь чи оюутан болно 10 жилээ төгснө чамд л хэрэгтэй штэ. Би угаасаа чиний төлөө л ингэж юм. Гэл. Бүр нэг улаан цагаандаа гарцсан жоохон хүүхд рүү тэгж бичиж байгаа байхгүй. Би ч одоо тэр үед 7-8 дугаар анги байсан гэж бодлоо. Бүр нэг тиймэрхүү улаан цагаандаа гарчихсан юмнууд бас байна. Тэрэн дээр одоо харах хэмжээ аавна гэх юм бол танихгүй хүмүүстэй л Facebook найз болохгүй л байх хэрэгтэй. Форум жакмагтэй Facebook найзлахгүй. Тэр ах нар чинь харангуут ингээ мэдээж хараас гаж тантай ах нар байхгүй штэ. Facebook нэг л гиген загаахан тий бодвол Цахиусан тэнгэр гэдэг Facebook нэр мэртэй балаа гарууд байж болно штэ. За тэгээ дараагийнх нь бас 9 дугаар ингээд заяо. Би ингээд чатаар нэг хүнтэй танилцсан байхгүй нэг ахтай танилцсан юм. Тэгээ тэр нь ингээд зүгээр л ингээд танилцсан заяо. Зүгээр ингээд сайн уу сайн намайг тэрэгдгийн за гэд нэг тиймэрхүү байдлаар танилцсан. Тийм элдв бос юм бол байхгүй шүү. Тэгэж танилцсан хүн байсан байхгүй юу. Тэгээд намайг ингээд хаан сурд юмурд ингээд тэн сурдаг гэсэн чинь манайх тойрох юм биш тийм байж тэгээ нэг тиймэрхүү юм болж исэн. Би тэр үед ингээд тарихгүй хүнд юм хумаагийн хэлцтгэл байсан заяо. Ягаад ч юм. Гэтэ ер нь бол яг миний сошиал хаягийг харах юм бол хаан сурдаг яадаг гэдэг нь угаасаа ойлгомжтой байдаг л да. Тэгсэн чинь нэг өдөр сургуулаад харсан чинь би ингээд сургуулийн чүүдэнд ирчлээ хойл ингээд уулзъя. Тэгээ би ингээд сургуулаас гараад угаасаа таарж байгаа байхгүй юу. Тэгээ таарад ингээд яах чаргагүй сургуулийн үүдэнд байлуу та. Ингээд суугаад ингээд юм хум ярьсан байхгүй юу. Нэг сүртэй юм бас яриаггүй маа сайн юм уу юу. Өнөөдөр юу хийвдэ мэдээ мэдгүй нэг тиймэрхүү юмуд ирсэн. Тэгжсэн чинь намаа ингээд чи ингээд миний өвөр дээр суучаач. Гэ. Тэгээ би гүү би одоо ингээд юутай. Би уусаа яг тэр үедээ хичээл тараад нэг 30 минутын дараа сургалттай байсан байхгүй, давтлагтай байсан байхгүй юу. Тэгээ би одоо би давтлагтай орлоо гэдгсэн чинь чи миний өвөр дээр суучаач тээ. Ингэчээчтэй гэд. Тэгээ би ингээд за ёстой тийм байхгүй гэд би ингээд цаашаа орсон байхгүй юу. Тэгжсэн чинь тэр өдөр ингээд чатаар надад ингээд ингээд би ингээд чамд сайн мэ гэд. Тэгээ ингээд гэд тэгжсэн чинь чи ингээд надтай намайг ингээд тоохгүй мөхгүй мөг намайг тэгээ би ингээд тоохгүй гэж хэлсэн байхгүй юу. Гэхдээ угаасаа ах нар эвгүй штэ ах нартай ер нь ингээд хамт байгаад угаасаа дими гэж би боддог байхгүй юу. Чи стон дээрээ юугаа алдлаа гэлээ. Надад нэг амар сони юм шиг юм аа. Бараг л халуухан шүндэ мартлаа дагээг байгаа да. Над юу гэлээ. Нэг сони юм юм да. Чи надтай үерхсэн байсан бол би ингээд зэрчээ 100 болгочихсон байхгүй юу. 4 сард байсан болов. 4-5 сард байсан баха. Тэгсэн чи надтай үерхсэн байсан бол би ингээд 100 чамайг машинтайгаа очиж аваад хойлоо тэгээ гой хотын төвөр зугаалах байсан заа юу маа. Намайг одоо харамсуулах гээд байгаа мó яах гээд. Тэгснэ ингээд би тэгээ чамаа ингээ хотын төвөр авч яваа. Тэгээд хойлоо гой манай гэрт вайн нуух байсан заа юу маа юу гэд. 9 дугаар ингээ хөвгт юм ярьж байгаа штэ. Тэгээ ингээ вайн нуух байсан заа юу маа юу гэд. Тэгээ тэр үчид өөрөө 19 мөстэй л байсан баг. Дөнгөж оглогоо төгссөн л яасан баг. Бодвол одоо ингээ миний үйл байсан байгаа байхгүй. Би ч 18 дээ штэ. Амар сөн юм бичээ те би ингээд яах юм бэ гэд нэг тиймэрхүү юм болж байгаа. Тэр ихтэй ингээд сонсгож сүртэй юм биш байж болох ч гэсэндээ нэг хүн тааш тантаа үлдэл мөн штэ. Тийм үсттэй. Тийм штэ. Дараа нь тэр ч одоо 11 дугаар ангид заяо. 11 дугаар ангид ороод тэр өвлөн заяо. Надад ингээд амар ажил хэрэгтэйсэн байхгүй нэг амар мөнгө хэрэгтэйсэн байхгүй надад. Тэгээ ингээд юу яах гээд яг нэг ганц өдөр ч юм уу 2 өдөр ч юм уу гоё ажиллах юмсан даа гэж би ингээ ажил хийж исэн байхгүй юу. Тэгээ ингээ ажлын зармаар гэл Facebook дээрх групп мөрөбөд байдаг штэ. Тэгээ тиймэрхүү юм дээрээс ороод би ингээ ажлын зарууд хийж исэн юм. Тэгээ ингээд зөөгч авна тийм аавна гэдэг ингээ цагийн зөөгч авна гэдэг тиймэрхүүнүүд байсан байхгүй юу. Тэгээд би ч угаасаа зөөгч хийдэг. Тэгэл зөөгч бол окштэй гэл ингээ чат мат бичээл ямар ажил юм бол хаана юм бол гэл ингээ чат мат бичиж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь би 10 хүн лөө чат бичсэн баха баг 10 хүний 9 гаж донтой хүн байсан заяо.
Бараг 10-10 ч байлоо. Гаж томтой хүн байсан заяо. Яасан гэсэн чинь би ингээд чадчихсан чинь ямар ажил юм бол гэтгсэн чинь харин би ингээд уурхад ажилт юм аа. Тэгээ ингээд уулзах охин хайж байгаамаа. Ингээд ажлын зар дээр худлаа зөөх чайжийн худлаа юм биччихэд яг чатаар бичсэн чинь тийм хүмүүс байдаг юм бэлээ. Би бол ингээд элдв бусын тийм юм хүн биш. Ингээд мэдгүй ягаад ч надад хэлсэн заа. Би ингээд элдв бусын ингээд нэг тийм хүн биш. Би зөвхөн уурхад ажилладаг цаг наргүй болохоор уулзах хүн хайж байгаамаа гэд. Тэгэхээр би ингээд анцсан байхгүй юу? Одоо би юу гэх юм бэ? Тэгсэн чинь над руу ингээд чи ястай яасан хөөрхөн охин бэ мохин бэ? Чамд боломж байхгүй чи надтай уулзчаач муулцаач ингээд хаалаар залгаж малгаад тэгээд баг 9 саруулаад тэгсэн. Тэгээд ингээд бүгднгийн ингээд блок болчихсон заяо. Нэг бодол ингээд хацтай юм шиг. Яагаад гэсэн чинь зөөгч одоо сарын цалин юм тийм ресторан гэл намайг худлаа газар дуудаад би мэдгүй би мэдээж ганцаараа л очиж штэ. Би мэдгүй яваад очисон чинь ингээд муухай хүн байж таарсан бол яг яах вэ? Би ингээд юу ч хийж чадахгүй штэ. Би цагаа тулах юм бол угаасаа юу ч хийж чадахгүй байхгүй юу? Угаасаа л охтууд юу ч хийж чадахгүй штэ. Том эрэгтэй үний тийм 20-30-40-тэй эрэгтэй үний ажууд одоо энэ 10 эдтэй охтууд юу хийж чадах юм бэ? Тэгээд тэгж бодохоор бас баярлмаар ч юм шиг. Гэтэл айгу муухай л байгаа юм л да. Тэгэл за угаасаа юм зар мараар ажил олно гэж байхгүй юм байна гэт би ажил хийгээгүй ш тэр үедээ тэгээд болжсэн. Манай охтууд бас ажлын зармаар тий одоо CU MU байсан ч гэсэндээ JS байсан ч гэсэндээ сайн нэгтэлж агаад очиж уулзахаараа хүн амьтантай ялангуяа тийм том эрэгтэй хүмүүнтэй тий очиж адилхан тэгээд өөртөө адилхан нэг охин дагуулад очиж болохгүй штэ. Том охин гинэ том бандтай том хүнтэй ингээд очиж уулзах хэрэгтэй. Юмыг яаж мэд баталгаатай дээр би ингээд такси дууддаг аппликейшнтэй холбоотой заяо. Тэр гэтээ би нэрийг нь хэлж яг болох үгүйгээ мэдэхгүй байна. Нэрийг нь хэлэхгүй явчих. Би яг ингээ гараа өргөж такси барихаас би амар айгаад байдаг байхгүй юу? Яг ингээ ямар ч хүн зогсохын яах чинь би ингээ сайн мэдэхгүй. Тэгээд баталгаатай дээр гэж одоо тийм такси дууддаг аппликейшнаар би ингээ такси дуудчихсан байхгүй юу? Нэг өдөр би сургалтаа тараад ирсэн чинь ингээ амар хүүтэн. Тэгээд манай сургалт чинь өөрөө 9 гэж тардаг. Тэгээ бүр нэлээд орой болсон байсан юм. 10-11 болсон байсан юм уу? Нэлээд орой болсон байсан. Тэгээд би ингээд такси дуудаг аппликейшн дээр орсон чинь ингээд тантай ойрхон такси байхгүй гэлсэн байхгүй юу? Тэгж жаад за бараг алхах юм байна да гэл орой өдөш алхахаар чинь бас нэлээд эвгүй штэ. Би ингээд гэр хороол байдаг. Тэгэхээр ч бүр л ингээд амар ойлгомжтой байгаа штэ. Нэг такси олдоод тэгээ за шүүдээ гэдгсэн чинь нөгөө нэг миний дугаар цаад хүнд нь харагддаг. Тэгээ над руу ингээд залгаад яг хаана байгаа юм бол би ингээд газар сайн мэдгүй гэдгсэн байхгүй юу? Тэгээ би ингээд би яг энд байна гэсэн чинь би энэ тараа нэг юм руу ороод жоохон удах юм шиг байна да зүгээр үгээд. Тэгээ би одоо алхаж ирснээс нэг такси олцсон дээр за зүгээрээ би ингээд CU дотор суужсэн байхгүй юу? Тэгээд ирчлээ гэд намайг такси юм. Тэгээ би за гэд гараад очсон чинь намайг ингээд чи яасан сэргэлэн охин бэ? Чи сэргэлэн тулдаа намайг авлаа гэд. Тэгээ би ингээд гайхаад би ингээд ойлгоогүй байхгүй. Гэтэ яг ингээд хүн амтан зүгээр илдэг хүн байж болно штэ. Зүгээр ингээд юм ярьсан байж болно штэ. Чи яста тийм хөвгчлээ ах нар гэдэг штэ. Тиймэрхүү ах хойж бас болно штэ. Шууд л сэжглээгүй л дээ би. Тэгээд би ингээд одоо энэгээр ийшээгээд би ингээд хэлсэн байхгүй юу? Юу гэж хариулгаа мэдтгүү. Тэгээд тэгж намаа ингээд чи хариуд чи юу гэж явж байгаа юм уу ингээд. Тэгээ ингээд харин тэгэл явжсэн чи хариудчлаа гэл. Тэгээ ингээд намайг гэрийн ингээд ойрхон хөргөж ирж байгаа байхгүй юу? Тэгээ би ингээд заяад болж мөнгө шилжүүлчих болох уу гэдгсэн чинь болно л доо. Гэтэ яхав чамайг би ингээд зүгээр хүргээд өгчөө гэд. Тэгээ би ингээд жоохон эвүүдж байгаа мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ би ингээд за би буудлаа гэдгчээсэн чи жоохон байж л та хойлоо жоох юм ярьчил та гээ би хойдлын судалсан байсан байхгүй. Тэгээ над руу ингээ биеэрээ эргэж хараад ингээ наттай ингээ юм яриад байсан заяо. Тэгээ би хэрвээ тэр хүний ингээ жоохон дургууллаа те ингээ яагаад байгаа юм бэ гэл ингээ ууралж муурлаад хэрвээ ямар нэгэн байдлаар би тиймэрхүү үйлдэл гаргасан бол тэр хүн машинтайгаа намайг шууд аваа авчиж болохоор байхгүй юу? Намайг шууд тийг аваа явлаа гэхэд би юу ч хийж чадахгүй байхгүй юу? Тэгээ би ингээ яг ингээ амын дагуулж ингээ ярьж агаад нэг сүртэй чинь бас яриаггүй намайг айл сургууль сурах юм ингээл нэг тиймэрхүү мөрхгүй тэгээ би ингээд одоо ингээд миний өдөс манай ээж ингээд гарч ирж байгаа намайг ингээд хүлээгээд байгаа би явлаа тэгсэн чинь тэгээд за тэгвэл тараа над руу яриараа гэд. Тэгээд бууж исэн. Тэгээ сүүлд нь би ингээд тэрэнд нь аппликейшнд нь гомдол гаргах юм уу гэж ботсон байхгүй юу? Тэгсэн чинь юу яасан? Тэр хүн миний гэрийг мэдж байгаа штэ. Тэгээ аппликейшнд нь гомдол гаргалаа гэхэд ихтлээгээл тэр хүнийг ажлаас нь хална штэ. Тэгэхээр тэр хүн манай гэрийн ойролцоо ингээд хурж ирээд байж боломжтой байхгүй юу? Би угаасаа гэрийн ойролцоо ингээд байнга л явж байгаа шүү дээ. Тэгээ ингээд гэрийн ойролцоо яагаад ямар нэгэн үс санаад гэрийн ойролцоо ирээд намайг ингээд хүлээгээ байж боломжтой байхгүй юу? Тэгээ яг цагаатлах юм бол би юу ч хийж чадахгүй.
Тэгээ тэр үед би ингээд яг яах ёстой байсан бэ гэхээр ингэх ёстой байсан юм билээ. Орохдоо шууд ингээд нэг дугаарынх нь шууд ингээд машиныхаа ингээд дугаар ингээд зургийн дараа заяа. Яг аппликейшн дээр харагдж байгаа ч гэсэндээ ингээд нүдэн дээр нь ингээд зургийн дараа. Тэг ингээд машин дээр норч сурснаа ингээд том хүн рүү ингээд ярьж байгаа юм шиг яриад те. Тэг том хүн рүү яриад ер нь бол даа мав руугаа ингээд яриад би ингээд суучаад тим дэмтэй ингээд сууч явж гин одоо тэнд явж гин тэдэн минутын дараа очно ингээд утсан шин сэний дууссан байсан ч гэсэн ингээд чихэн дээрээ бариад ингээд яар заяа. Тэгэх юм бол нөгөө хүн чинь бас ингээд тэгж улаан цагаандаа гарахгүй штэ бүр ингээд дугаарыг хэлчихэд ах чам. Тэ та ингээ миний өдөөс гараад мараад тэ нэг тиймэрхүү юм хийл заяо. Тэгэх ёстой байсан мөлий. Би бол тэрийг амар ойлгосон. Тэгээд тэрнээс хойшоо би тэгж такси байгаагүй. Айгаад тэрийг устгах аппликейшн устгацсан. Одоо ингээд нэг амар юм яриад тэг бичлэгээ дуусгая заяо. Яасан гэсэн чинь би ингээ нэг өдөр ажиллаад тарчаад гэрлүүгөө харж исэн баггүй юу. Тэг ингээд засмал замаар тэ аль болох олон хүнтэй замаар би ингээ явж илаа. Тэр үед нэг хорой олоогүй л хэсэ. 7 мол олчихсан юм уу? Тэр авцал байсан баггүй юу? Тэг би ингээ гэрлүүгөө харж исэн баггүй юу? Тэгжсэн чинь миний ингээд хойно нэг хүн ингээл намаа ингээд дагаалаа намаа ингээл тийм амар удаа явал яг миний хойно яваад байна. Тэг би ингээ эргээ харсан чинь нэг согтуу ах байсан заяо. Тэг би ингээд яагаад аам бэ гэлсэн баггүй юу? Тэгсэн чинь ингээд ахын согтуу байна гэд натаа ингээ юм ярих гэдэг байхгүй юу? Тэг би ингээд урд гараа яв гэ би ингээ урдаа гаргасан. Хойно ингээ дагаад хойно байгаад гарч амар ивгүй байгаа штэ. Тэг урдаа гаргасан чинь бүр ингээ явж өгдөгөө. Амар согтуу заяо. Тэг ингээл нэг найгаал, нэг машин зам руу ороод, нэг ингэж ороод ингээ урагшилж өгдөгөө. Тэг би хажуугаар нь яваад урд нь гарчий гэсэн чинь ингээд айгаа чаддггүй. Тэгээд би за энэ замаар явахгүй мэн л да гэд ингээд тойроод нэг тийм гэр ороолын замаар явдаг зам байдаг хгүй юу. Тэгээд тэр замаараа би ингээ явах гад. Тэг ингээ явсан юм. Тэг ингээд дээшээ ингээд тэр ах байгаа газарлаа харсан байхгүй юу. Тэгсэн чинь яг миний өөдөө цараад ингээ зогсчихсон заяо. Тэг тэр үед би ингээ шууд ингээ хүн рүү яриад тэг ингээд сая иймэрхүү юм боллоо штэ. Тэгээ сая ингээ миний хойноос хараа зогсч идэм ингээ би ингээд хүнтэй явж байгаа хгүй юу. Аль болох хань татаад. Тэгээд эргээ харсан чинь миний хойно тэр хүн ингээ гүүгээд ирцэн байсан заяо. Тэр цогт байх. Би ингээ аль болох хурдан явж байгаа штэ мэдээж ойлгомжтой одоо тэгэж явж удаан яваад юм гэж байх тэ. Тэгсэн чинь миний араас ингээ гүүгээд миний хойно ирцэн байсан заяо. Тэгээ би ингээд эргэж хараад та яагаад байгаа юм бэ гэлсэн байхгүй би бас амар гоё зөрөгтэй байх гэж. Ёо юм яа. Тэчлээ штэ. Би ингээд зөрөгтэй байх гэж амар хичээсэн заяо. Тэг ингээ яагаад байгаа юм бэ гэтгсэн чинь юм хэлэхгүй. Мөдөц ингээ хараал зогсоод байна. Тэг амар өндөр 20 эдтэй л ах байсан заяо. Хөвшин байгаагүй. Тэг амар өндөр ах байсан. Тэг мөдөц ингээ хараал зогсоодсан заяо. Тэг би ингээд явсан чинь миний хойноос дагаж яваад эргэж харахаар зогсоод. Яг нэг тийм кино эдэн штэ нөгөө Squid Game шиг эргэж харангууд ингээ зогсоод байдаг. Яг тэр шиг заяо. Тэг эргэж харангууд ингээ зогсоод тэг яагаад байгаа юм бэ гэхээр юм хэлэхгүй. Явахаар ингээ хойноос дагаж яваад. Тэгээ би ингээд хурдуур даалхаа явсан байхгүй юу? Ингээд амар хурдуур даалхаа явсан. Бараг ингээд гүүгээд шууд гүйж чараа болохгүй байх гэж бодсон байхгүй юу? Тэгээ хурдуур даалхаа явсан чинь миний хойноос ингээд орилдсон байхгүй юу? Тэгээд наа юу гэлээ болгоомжтой яваараа гэлөө. Миний хойноос тэгээ орилдсон байхгүй юу? Тэгээ би юугээл эргэж хараад заамаа гэж хэлж байгаа вэ? Би ингээд уцаар ингээд ярьсан байгаа штэ. Намаа ингээд болгоомжтой яваараа гэж шít мэдэж шít. Солиотой машин гэл би ингээд амар хурдуур ингээд алхаасан байхгүй юу? Тэгсэн чинь яг ингээд төмөр гүүр өгдөг байхгүй юу? Яг тэр төмөр гүүрэн дээр гарч исэн чинь миний хойноос ингээд тап гэд миний ханаас ингээ гүйж байгаа дуу гараад гүүрэн дээр ингээ миний ханаас гүйж байгаа дуу гараад би ингээ эргэж харахгүй урагшаараа л хурд алхаадсан байхгүй юу. Тэгээ би ингээ тэрийг сонсч шууд ингээ зүрх салгалаад ингээ зүрх салгалаад би ингээ шууд ингээ чигээрээ гүйсэн байхгүй юу. Тэгээд аль болох ингээ 1-2 хүн байлуу да. Хүнтэй газар гарч шууд эргэж хараад би ингээ уйлцсан заяо. Яагаад байгаа юм бэ? Гэ би ингээ уйлсан байхгүй юу. Тэгсэн надраа ингээ би чаа болгоомжтой яваараа гэдэг юм шүү. Гэт надраа ойрлоод тэгээ би ингээ за би болгоомжтой авчин өөрөө тэгээ яваач гэ би ингээд орилсан байхгүй би бас яа бодсон чи би бүр амар зэрэгтэй юм бэ яа би бүр бодсон чи би ардаж шít тэгээ орилсан байхгүй тэгсэн чи ингээд за гэсэн юм уу гэд намаа ингээд за гэж хэлсэн юм гэж аахгүй тэгээ би ингээд за би болгоомжтой явнаа өөрөө тэгээ яваач цаашаага гэ би хэлсэн чин дээрээс миний ингээд ойр хавтайсан хоёр хүн ингээд юу ч хэлэхгүй байсан заяо амар сонио гоо ингээд цагаад болохоор юу ч хэлдэггүй юм бэлээ. Яа би энийг ботсон чинь дахиад нэг хоёр юм санчлаа. Би тэр хоёрыг ярьчих. За энийгээ дуусгая. Тэгжээс чи тэр дээр хашаанаас ингээд ч одоо яагаад байгаа юм бэ? Жоо хүүхд яагаад байгаа юм бэ гэдэг ингээд орилж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө хүн явцсан заяо. Тэгээ би ингээд доотлын дэлгүүрлөг ороод дэлгүүрийн худалдагч гэж ингээд хүнтэй ярьжсэн байхгүй юу? Тэгээ хүнтэй ярьж хатны хичээ ингээд намаа ингээд сая согтуун дагаад байна. Гэ би үйлцэн. Тэгсэн чинь тэр хүн тэрийг цагдаад ярьжсэн юм байлээ заяо. Тэгээ ингээд цагдаад ярьж та хүй дахиад нэг охин ороод ирлээ гэж хэлсэн заяо. Дахиад нэг охин
хойноос хүн дагаад байна гэд ороод ирлээ гэд. Та нарыг боддоо хэрвээ надад ямар нэг юм болсон байсан бол тий одоо би ингээд ямар нэгэн байдлаар одоо ингээд хүчндүүлээ тий ингээд өгцөн байсан бол би зүгээр л дахиад нэг охин байх байсан байна гэд та нар боддоо. Яа би тэрийг сонсчвал бүр ингээд би яг ингээд амар өхмөр санагдсан шүү дээ. Яа яг ямар газар амьдраад байгаа юм бэ гэл би яг тэгжил батсан. Ингэжсэнээс ингээд өгчүүл амар юм даа л гэл бод. Мэдгүй би яг тэгжил тэр бүр үнэхээр амар агааз дээ. Би бол яг энэ түүхүүдээсээ эндээс л амар байдаг. Нэг удаа би ингээд нарийнхан гудамжаар гарч исэн байхгүй би ингээд гэрлөө харж исэн байхгүй юу нэг найзтайгаа заяо. Эрэгтэй найзтайгаа явж исэн байхгүй юу. Миний хувьд бол ингээ үнэхээр найз байсан байхгүй. Тэр ихтэй ингээд бүр хэдэн жилийн өмнө л дөө. Миний хувьд ингээд үнэхээр л яг миний найз байсан байхгүй. Яг нэг амар дотн найз бас биш зав. Нэг амар дотн ингээд юм хом ярьдаг өдөр болгон уулздаг. Тэ нэг тиймэрхүү найз бол биш. Зүгээр ингээд минь тустай байдаг найз гэх юм уу? Одоо танил гэх юм уу? Нэг тийм найзтайгаа би ингээд гэрлөө ирж исэн байхгүй. Гэрлөө би ингээд явж исэн байхгүй. Яагаад гэсэн чинь би нөгөө нэг амар хүнд юм өргөж явах болчоод би ингээд тэрийг даахааргүй болчоод тэгээд тэрийг дуудаа чи ингээд намаа ингээд манай гэрлөө төхүүлээд өгчхөө би нэг даахгүй байна гэдэг. Нөгөөгт чинь заа гэд намаа ингээд манай гэрлөө төхүүлж өгч исэн байхгүй юу? Тэр хүнд юмыг өргөөд. Тэгээд тэгжээс чи гадаа өвлөсөн. Тэгээд гэр ороолын одоо ингээд гудамжаар явж байгаа штэ. Ямар ч хүн байхгүй. Явж исэн чинь нөгөөгт чи ингээд юу яагаад чи ингээд өөрөө яваа гэд. Чи одоо юу гэм аялаад байгаа би надад ч даахгүй штэ гэж тэгжсэн чинь чи өөрөө яваа би дараад ингэсэн миний ингээ хүзүүрөө гараа хийж мэлгээ те би ингээ уурлаад ингээ цаашаа бити ингээ надад хүрээдгээд би ингээ биендээ угаасаа хүн хүргүүлэх амар дургүй байхгүй юу? Ер нь дуртай хүн гэж байхгүй штэ биендээ би ингээ хүргүүлэх угаасаа амар дургүй заяа. Тэ ингээ бити хүрээдээ гэд би ингээ уурлсан чинь тэгжсэн чинь бүр ингээ доошоогоо гараа чихээд миний хүзүүнээс ингээ доошоо ингээ гараа чихээд байгаа гэсэн үг штэ. Тийм ингээд урагшаага заяа ингээд гараа чихээд байгаа заяа. Тэгээ би ингээд хоёр гараар ингээд цээж ингээд тарцсан заяа. Чи ингээд зайлаач гээ би ингээд амар орилж байгаа байхгүй. Би хоёр гараа аваад тэрийг банд ингээд түлхэж мөлхөө цохих гэж оролдох юм бол гарын доошоогоо орно. Би эртээ хөхтгийг дийлэхгүй. Миний хүч хөрөхгүй угаасаа. Орилоод заяа. Би ингээд бүр амар чанга орилж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр ойр хавийн бүр ингээд дүүрэн айлууд тахад нэгэн ч ингээд гарч ирээгүй. Нэгэн ч туслаагүй. Хэрвээ надад элдв болсон юм болсон байсан бол тэнд ингээд хинч надад туслахгүй байх байсан. Тэгсэн чинь нөгөөдөг чинь би ингээд урагшаа гараа чихээд байсан байж тээ. Ингээд мдээгүй юм шиг гар авч байгаа хгүй намайг тэнэгэл гэж бодоод байгаа юм шүү. Угаасаа мэдчихаа штэ. Мэдж байгааг тийм би мэдээд байгаа хгүй юу. Тэгээ би ингээд уурлаад үгүй чод ингээд зайлаа би өөрөө явчихна. Би наадах чи өөрөө явчихна чи зайл гэж би хэлсэн хгүй юу. Тэгээ тэгсэн чинь намайг ингээд чи намайг хүргээд өгчөөчтэй. Гэт тэгснээ ингээд намайг ингээд тэврээ заяа. Биний ингээд гар ингээд доошо номхон байгаа. Тэгээ намайг эндээс ингээд тэврээ заяа. Өргөөд яваад байсан заяа. Нөгөө өргөж явж байсан хүн юм би ингээд доороо хоёр гартаа барьсан байгаа хгүй. Тэгээ доошруулсан. Тэгээ миний намайг ингээд тэвэрсэн. Тийм болохоор би ингээд гараа хөдөлгөж чадахгүй заяа. Угаасаа миний гар ингээд хавчаа тэвэрсэн гэсэн үг. Тэгснээ ингээд тэр хүн юмтай байхад минь намайг ингээд өргөөд ингээд доошоо яваад манай гэрийн эсрэг зүг рүү яваад байсан заяа. Чи намайг хүргээд өгчөөш. Тэгээ намайг ингээд гэрлөөгөө авч явж штэ. Өргөөд тэврээд би намаа ингээд дургу бол зайл гээд ингээд орилоод тахад би тэр үед бүр ингээд яг уйлахчихсан заяа. Бүр нүдэнд ингээд амьдрал харагдаж байгаа юм чинь яаж жагаад ингээд миний таньдаг хүн би ингээд дотн найзаа биш ч гэсэндээ би ингээд танил найзаа гэж боддог байсан хүн заяа. Яа амар уурлаад тэгээ намаа ингээд тавиад ямар хазаарч тавьсан юм ч тоо. Тэ намаа ингээ тавиад би ингээ уурлаад тэг гэрлөөгөө харж ийсэн. Би угаасаа эрэгтэй эмэгтэй найз байдаг гэдэгт итгэдэггүй. Би нэрнгэс эрэгтэй эмэгтэй найз байдаг гэдэгт юугээс итгэдэггүй. Би хүн бол итгэхийг хүсдэг байхгүй. Надад ингээ зөндөө олон муухай юмнууд болж байсан. Яг ингээ ярьж байгаа л эднэр болохоос зөндөө олон муухай юмнууд болж байсан заяа. Тэглээгээд би ингээд хүн болгон ийм биш штэ. Ингээд энэ хүн л ийм байх, энээс илүү гоё хүн байгаа. Тэ хүн болгон ийм биш. Гоё найз охиндоо үнэнж ийм мухай гашдантай юм боддггүй. Үнэхээр найзаараа байж чаддаг ийм хүмүүс олон байдаг та. Би ингээ итгэж явдаг хүн байхгүй юу? Тэгжиж би ингээ тайвширч байгаа байхгүй юу? Үнэхээр ингээд хүн болгон муухай, надад ийм амар олон муухай болж исэн. Тэгэл хүн болгын юм муухай штэ, хүн болгын юмштэй гэвэл би эргэн тойрондоо ерөөсөө хүн байлгаж чадахгүй, хинт ч итгэж чадахгүй хүн байх байсан байхгүй юу?
Харин би тийм биш. За энэ хүн өөр баха. Энэ хүн сайн хүн баха гэд би ингээд хүнд итгэхийг хүсдэг хүн болохоро юу яаж таних гэж. Нэг тийм амар түшигтэй тий нэг тийм эрэгтэй хүн шиг байждаг. Тэг юм шиг тий. Тийм сайн мэн болтгоо тийм найзтай болохыг би үн ингээ хүсдэг байхгүй юу. Тийм ихтэй найзууд гоё ингээ байж болно штэ. Тэгэхэд надад ингээ тэдэр ингээ таардаг байхгүй амар эвгүй. Ер нь амар эвгүй. Өмнө ингээд 1-2 удаа л харж исэн хүнээсээ ингээ юм авах хэрэгтэй болоод автобусны буудлын дээрээс би ингээ тэр хүнээс юм авчаад буцаад тэр автобусны буудлын дээрээс ингээ харих гад зогсож исэн чинь намайг ингээд би ингээ чамайг таксийн цуулгаад өгье гэд намайг ингээ чирээдсэн заяо. Бүр ингээ миний гадаас ингээ татаад ингээ зуураад ингээ чирээдсэн заяо. Би ингээ бүр ингээ доош ингээ суугаад доош ингээ явган суугаад үгүй би эндээс өөрөө явж чаднаа үгүй гэд ингээ орилоо л исэн заяо. Тэгсэн чинь тэр автобусны буудлын дээр байсан амар олон хүмүүс байсан. Тэр хүмүүсийн нэг нь ч надад туслаагүй. Тэр том биетэй эрэгтэй хүн те намайг ингээ чирээд байж хахад би ингээ үгүй гэд үнэн сэтгэлээсээ эсэргүүцэж хахад тэр хүмүүсийн хинэн ч туслаагүй. Ботгоор ингээ амар гомдмоор байгаа хгүй юу. Би ингээ яг намайг чирсэн тэр хүнд би гомдохгүй л те тэр хүнгаасаа тийм мэдрэл мутайгаш донтой амтлах л та. Гэтэ ингээ туслаагүй хүмүүст амар гомдоод байгаа хгүй юу. Надад ингээ туслаагүй ингээ амар олон юмрууд болж исэн заяо. Амар сонио. Гэтэ яагаад ингээ хүмүүс нэгэндээ ерөөсө тусалдгүй юм болоо. Хүн ингээд хүнд юм өргөө явж ивэл яагаад ингээ туслаад өгье гэсэн бодол байхгүй. Хүнд ямар нэгэн асуудал гарсан байвал туслаад өгье гэсэн бодол байхгүй. Хүн ингээ дээрлэхүүлж яхад хүнд ямар нэг юм болж байхад туслаад өгье яасан юм бол гэж ерөөсө боддгүй юм болоо. Амар сонио. Би сайн ингээ гинт нэг юм санчлаалаа дахиад яасан гэсэн чинь би ингээ саяхан заяо. Би ингээ гэрлөөгөө ирчихсэн байхгүй юу. Тэгчихсэн чинь ингээд нэг согтуу ах ихнэр ингээд зодоод миний ингээд урд гудамжинд тэгээ би ингээд цагдаа руу залгасан чинь цагдаа ингээд уцаа авахгүйсэн заяо. Манай найз бит хоёр явжсан байхгүй. Тэгээ манай найз ингээд цагдаа руу залгасан чинь цагдаа уцаа авахгүйсэн заяо. Тэгээд бит хоёр очоод юу ч хийж чадахгүй штэ тэр согтуудыг би яаж чадахгүй. Тэгээ ингээд ойрхон дэлгүүрээс мөхгүй яг хажууд тэр дэлгүүрийн нэг ах ажиллал дээ. Тэр дэлгүүрийн ах дээр очоод ахаа ингээд тэнд нэг ах ингээд ихнэргээ зодоод байна гэлсэн байхгүй. Тэгсэн чи тэр ах ингээд над руу ингээд уурлаад тэг би яах юм. Ингээ над руу уурлаад тэгээ би ингээд энэ хүн чинь ингээд туслахаар хүн биш байна да гэж мэдчихээ та ингээд цагдаа руу залгаад өгөөч гэлсэн чинь би ингээд тийм юмд орооцолдохгүй. Чи залгамаар байгаа юм бол өөрөө залгаач те. Би тийм хэрэг төвөгт орооцолдохгүй. Тэглэж угаасаа цагдаа руу Монгол улсын хүн болгон залгах хэрэгтэй чи тэгээ өөрөө залга. Би тийм хэрэг төвөгтэй юмд орооцолдмооргүй байна. Гиснэ орцсон заяо. Гиснэ ингээ явцсан. Ингээд гарч ирээ заад өгсөн байсан ч ямар ч хамаагүй очие гэд очсон чинь тэр хоёр хүн ингээд байхгүй байсан. Хайцын мэдхгүй л дээ байсан газар байгаагүй. Тэгээ хоёр хавар хайсан чи хоёр хавьд нь байгаагүй. Саяных ингээд амар хүнд жишээ байгаа штэ. Одоо би ингээд жоохон хөнгөн жишээ ярьж өгье заяо. Яасан гэсэн чинь би ингээд машин замын хажуугаар ингээд доошоо явж исэн байхгүй юу? Хөгшин ах байлуу. Хөгшин ихч байлуу. Ихч байсан баха баг. Амар том ингээд шкаф усны тэрэгэн дээр тавьсан ганцаараа түрээд байжсэн заяо. Ганцаар ингээд өгсөөр газар ингээд ганцаараа нөгөөхөө түрээд машин замаар угаасаа машин замаар л явж тараа штэ тийм том шкаф. Машин замаар ингээд түрээ байжсэн заяо. Тэгсэн чинь тэр хойно байсан ингээд машинууд ингээд сигналдаад яваач маваач ингээд уурлаа заяо нөгөө хүн рүү. Тэг ингээд хажуугаар нь ингээд том биетэй тэг ингээд нөгөө булчинтай лаглаг залуучууд нь хараагүй юм шиг ингээд зөрөө явж байгаа байхгүй юу. Ингээд уг нь хүн найзтайгаа уулзах га цаг тавуулсан манай найз ингээд хүлээгээд би жоохон яараа явжсан байхгүй юу. Гэтэ би ингээд зүгээр ингээд өнгөрч чадаагүй л дээ. Тэгээ би очиод ингээд та хаашаа хүрэх юм бэ гэдгсэн чинь тэр дээшигээ бүр ингээд дээшээр очно гэ. Тэгээ за би ингээд тань туслая гэд би ингээд тэрийг ингээд төрж өгөж туслаад бүр ингээд тэр дээш нь аваадсан байхгүй. Тэр дээшээ аваачаад бараг 30-40 минут шаардсан байх. Манай хайз ингээд намайг 30-40 минут хүлээгээд тэгээ ингээд дээшээ нь аваачаад тэгсэн чинь за одоо би ингээд хүүхэд рүүгээ залгаатья гэж байгаа байхгүй юу. Тэр ихч амар сонирн байгаа зү. Тэр хүүхэд нь ингээд ээжигээ аавыгаа тийм хүн тийм өргөө явж байгаа мэдсээр яг юу хийгээд байсан. Танихгүй хүмүүс туслахгүй маа гэхэр хүүхэд нь яг аав ээжтэй туслахгүй яг юу хийгээд яваад байсан. Бүр амар сонио. Тэгээ миний гар ингээд цэврүүдчихсэн. Зүгээр ингээд хүн туслана гэдэг чинь ингээд амар том юм биш үж бодлоо штэ. Угаасаа хідүүлэн ингээд мөнгө төгрөг байхгүй хүн амьтанд. Тэгээ одоо хөгш настай хүн ингээд гудамжинд сууж байгаа хүн идэж явах юм аваач бол хүмүүс зүүсэн хувцаа өгөөд шир хувцас аваад өгч чадахгүй, асамжийн газарт байгаа хүүхдүүд мөнгө хадуулж чадахгүй ч гэсэндээ иймэрхүү жижигхэн юмн дээр тусалж болдгоо штэ. Хэдэн хүүхдүүд бие бинийгаа дээрлэхээ зогсож байгааг хараад зүгээр өнгөрөх биш хөө яагаад байгаа юм бэ гэд
болиулахыг ядаж хичээж байгаа чинь тэр дээрлэхүүлж байгаа хүүхдэд нь тус нэмэр болж байгаа юм штэ. Яагаад ингээд юу ч хараагүй юм шиг, юу ч сонсоогүй юм шиг за хэрэгт хүүхд орчин ингээд яваад идгийн. Ер нь карма гэж байдэн штэ. Одоо энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс хүүхдүүд те ер нь ойр тойрныхоо бичгсэндээ танихгүй хүмүүст тусалж байгаарэ. Тэр жоохон ч гэсэн тус чинь тэр хүнд маш том дэмжлэг болж өгдөг штэ. Намайг тийм хэцүү байдалд байхад те одоо ингээд намайг танихгүй араас хөөгөөд тэр дээрээс орилсан ганц хүн тэр хүнд би ингээд насан туршдаа баярлж байгаа байхгүй юу. Тэр хүн мэдээж ингээд гарч ирээд надад ямар нэгэн бодлоо гэд гарч ирээд тус нэмэр болж чадахгүй байсан байх л та. Гэтэл хүүхд яагаад байгаа юм бэ гэж хэлсэн ганц хүн ингээд надад ингээд амар нүмер нөөлөг болж байгаа байхгүй юу. Хэрвээ тэр хүн тэгэж хэлээг байсан бол тэр хүн намайг яах ч байсан юм би мэдэхгүй шүү дээ. Ямар хэцүү юм яриад байгаа юм би бодож байсан чи. Ер нь тэгээ манай охтууд болгоомжтой л байдгийг шүү. Болгоомжтой юмд ингээд жоохон санаатай байх хэрэгтэй байт юм байлээ. Ерөөсөө л тийм тэнэг хүн шиг байгаад иж болдгүй юм байлээ. Тэгээ одоо энэ түүхийг сонсоод те ямар нэгэн байдлаар ойр тойрныхон ч хүн амтнд хэцүү байвал туслаад өөрт чинь ирээдүйд нэг элдв бусын яг нэг иймэрхүү юм тохиолдох юм бол одоо болох арга хэмжээнүүдийг ингээд одооноосоо сайн бодоод над ирээдүйд тийм бол би яг яах вэ, хинт хандах вэ гэдгээ сайн бодож явах хэрэгтэй. Муу оролж байгаа юм биш шүү дээ. Надад ийм юм тэрийг ингээд би яг яах вэ гэдгээ бодлоо гэж чам тийм юм заавал болно гэсэн үг биш. Зүгээр л яг ингээд бодчих хэрэгтэй. Яг тэр үедээ тиймэрхүү үйл явц болоход хэн ч юу ч хийж чаддаггүй, хэн ч өөртөө тийм болно гэж бодохгүй. Яг тиймэрхүү юм болоход яг юу хийх вэ гэдгийг мэдэхгүй. Ер нь тийм жижигхэн борохоо шиг юм л айгүй хэрэгтэй. Тэрийг ер нь нэгээд бинкээсээ салахгүй л нэгээл аваад явж явах хэрэгтэй. Юм шиг байгаа. Тэр бол айгүй гоё юм байл ингээд зогсон чи ингээд дрррр гэд тэгээд идэх юм байл шүү дээ. Удлаа хүн ч гэсэн ингээд цохиулдгүй юм гэхэд ингээд айлгаад матч хийгээд ингээд айлгаад тэ хэрэгтэй. Нэг иймэрхүү л энэ да. Энэ гэтээ нэг жоохон богихон бичлэг болох байх гэсэн чинь надад ингээд харсан чинь ингээд бүтэн цаг ингээд юм яриа суудсан байна. Тэгээ эдитлээд одоо хэр утах юм байгаа мэдгүй л дээ. Нэг иймэрхүү хар бараа юмнууд болж исэн. Ер нь энийгээ хүн амьтанд ярихгүй бол дотроо ингээд хадгалаад, дотроо ингээд шаналал байх юм бол ерөөсөө мартаж чадахгүй, явуулж чадахгүй юм шиг надад ер нь санагдаад идэгин. Яг миний хувьд гэх юм бол би ингээд өөрт хэцүү байгаа юм хүмүүдаа хүнд ярьж ийж, гадагшлуулж ийж нэг тийм тавьж явуулдаг, тэ орхидог юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Тийм болохоор одоо ингээд өөрийгөө ч гэсэндээ жоохон тайвшруулах гад хүмүүст ингээд иймэрхүү юмнууд байдгийг шүү гэдгийг бас ингээд жоохон мэдүүлэх гээд ингээд яриад ингээд сууж байна. Гэтэ би одоо бол зүгээрээ би одоо ингээд зөрөгтэй болсон. Одоо ер нь бол яг нэг иймэрхүү юм бол ингэндээ гэж цохоод ургаандаа чамаа гэл нэг иймэрхүү юм бас бодож байгаа, жимж явж байгаа. Тэгээд бичлэгээ зоослогдсон та бүхэндээ баярлалаа. Баяртай.